За төрийн албаны ерөнхий шалгалтын 2024 оны 2 дугаар улирлын шалгалт өнөөдөр улс орон даяар эхэлж байна. За нийтдээ 3411 орчим иргэн ерөнхий шалгалтын бүртгэл хамрагдаж өнөөдөр дүрм журмын дагуу шалгалт маань хэвийн эхэлж байна. За босго оноотой гэдгийг та бүхэн мэдж байгаа. Хууль эрх зүйдээр бол 10 даалгавар, Монгол улсын түүх соёл нийгмийн эдийн засаг дээр 20, захим орчин компьютерийн хэрэглээтэй холбоотой 10 даалгавар гэдэг 40 минут ихлээр суух байгаа. Тэгээд 40 минут суугаад 24 ба түүнээс дээш оноо авсан иргэн судалтаа суугаад үлднэ гэдгийг анхаараарай. За аймагуд бас бэлэн болсон энэ дэлгэцэн дээр одоо бүгд харагдаж байна. Яг шалгалтын үйл ажиллагаа эхлэх цагаан хүлээгээд сууж байгаа. За Улаанбаатарын цагаар Улаанбаатарт 8 цаг 30 минут болсон байна. Улс орон даяар эхэлж байгаа ерөнхий шалгалтанд бүгдд нь амжилт хүсээд энэ удаагийн шалгалтыг эхлүүлье. Бүгдд нь амжилт хүсье. За улсын хэмжээнд явж байгаа энэ шалгалтын одоо байр танхим, сорил тестийн зөвшөөрүүлэлт гээд олон зүйлийн бэлтгэлийг төрийн албаны зөвлөл ханган биелүүлсэн байгаа. За өнөөдрийн байдлаар бол нийслэл дээр 138 иргэн одоо шалгалтдах байдлаар ерөнхий шалгалт маань бол хэвийн эхэлж байна. За нийслэлийн төр захиргааны төв байр болох Яармаг дахь байранд ерөнхий шалгалтыг зохион байгуулж эндээс та бүхэнд одоо мэдээг дамжуулж байна. За нийт аймагуудын хэмжээнд гэсэн шалгалт хэвийн эхэлж байгаа. За 5 дугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр ерөнхий шалгалт маань 5 ээлжээр үргэлжилж явагдана. За маргааш бүх нийтээр амрах өдөр байгаа учраас амралтын өдөр. За нөгөө өдөр бол зөвхөн Говь Алтай аймаг нийслэл 2 дээр шалгалт маань үргэлжлээд ингээд 5 дахь өдөртөө багтаад шалгалтын үйл ажиллагаа маань дууснаа. За шалгалтын бүртгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол маргаан гарсангүй. За дээрээс нь нэмээд хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалт авах нөхцөл бололцоог бол бүрдүүлсэн байгаа. За нийтдээ улсын хэмжээнд 30 гаруй иргэн бол шалгалт өгөхөөр зохион байгуулагдсан байна. За өнгөрсөн онд төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах чиглэлээр улирал болгон зохион байгуулна гэдэг нэг улиралдаа бол 3000 гаруй иргэн шалгалт өгдөг. Тэгэхээр шалгалтын явцын тоо бол бүртгэл хамрагдсан иргэдийн хувьд бол өмнөх жилүүдтэйгээ бол ижил төстэй байна. Тэнцэлтийн хувь ямар байхыг бол одоогоор бол хэлж мэдэхгүй. За өнгөрсөн жилийн шалгалтын одоо өгөөд тэнцэлтийн хувь бол дандаа өссөн байдалтай явж байгаа.